Шижир алт. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсоорой. Тавдугаар хэсэг. Дарима гинтхэн ирсэн гээчэнд цай барихад чавганц өнөөхийг нь нүдний болонгаар нэг харж хаад гар хөрсөнгүй. Арга ядсан Дарима түүний өмнө аягтай цагаан орхиод галаан зэхэв. Даримагийн аав чавганцтай мэд мэдэж тамиг хэлэхээр хөөрийг юугаан сарвайхад чавганц сайныг санаж ирсэн болохоор хөөргийг тань авчих гээд авч тамиг хэлэн буцаахтан толгойг нь лав таглан өгч юм. Үүнийг харсан эцэг нь хоолой засын охин руугаа муугаа гарч хад чавганцын энэ хүртэл ирсэн хэргийг асууж юм. Хөл хөнгөн хүргнээсээ болоод л хаа байсан энэ хүртэл ирлээ. Нэг нутаг усны улс юмсан. Нэг сураг давхад хэдхэн чих хоёрхан ам дамжаад л нэгнээ дуулчих юмсан. Ингэж хаяа хадарч хамаг амтныг нус нулимстай хутгах хэрэг тань удамд бий юу? Айхоо. Ийм хэрэг болсныг би саяхан тууллаа. Моохно зэмлээд л сууж байна. Хөршөөгөөрэй. Би учрыг сайн тайлбарлаж өгсөн болохоор одоо санаа чилээхэн хэрэггүй. Гэж хар хил амтайгараа нутаг усандан гайхагддаг бараан царайтай чавганцыг аргадах маягтай хэлэхэд чавганц манай хүрийг энчгэж хүргэн юм. Хээрээр хисүүчилж солих дээлгүй хоосон юм явахт нь өөд татаад бөөрөндөө наасан биш ийм хэрэг өдүүлж байдаг. Охин минь 3 сайхан хүүхэдтэй. Баган дэлэнгээс нь зүгдсэн жаахан хүү бий. Мөтгөн төрөх маягтай. Тоогоо шиг том гэзтэй ява. Тэр зуурал манерийн хөлд хий орсон шиг. Гээгээ минь. Яадаг шаарвэ. Тарвал дархин дундуур нь ташууран буулгасан. Тэр хүнж зөв замаа сонгосон. Харин танаа охин л эргүүлдээд байхгүй бол одоо тэгж санахын хэрэггүй. Би охиндоо сайн хэлж ойлгуулсан. Та түн санаа бүү зав. Тэгвэл тун сайнсан. Эргээд уулзахгүй нөөр биш. Энэ хүүхэндээ эвдээ салдвал надад чамар байна. Гэсээр ойр зурын юмс ярилцаж суугаад мордож юм. Чавганцыг явсны дараа аав нь охин нь дуудаж "За чи харж байна уу? Наад чавганц чинь орчлон дээр ганц охинтой. Тэрнийхэн төлөө амиа тавьж байна. Чи ч бас надад заяасан ганц зүр минь. Би ч бас хүний эцэг имгээсэнтэн төрсөн нь зовж гингэнэ духыг харахын үсэл хумсан чинэж алга. Тиймээс одоо болж үз. Энэ хүрээгээр нэг хэсүүл амьтдал байна. Тэрний оронд хөдөө гарч халахын сайхан ирчүүдтэй бошуу толгоо холбож хэвлийтэй байгаа хүүхдээ гаргахыг бод. Эсбөгөөс наад хүүхдийн гаргаад үргүү хүнд тавилан болж өргүүлчих. Тэгэж энэ чавганцаас салж нэг санаа амрыг. Гихэн тэр. Дарима ойлон хайлж та чинь намайг ганц хүн хатал төр жамчааг үрийг минь өөр хүнд өргүүлэн гэж яаж хэлж болдг юм? Би энэ хүүхдэд төрүүлээд өөрөө өсгөхтөл өсгөн. Эцэг нь юм бол базарчийн тухай мэдэх ёстой. Тэгэд хэнийг нь дагахаа өөрөө шийдсв. Уухай. Чи байдлаа хөгшин эцгийнхээ өдөөс үг хэлдэг болгоно. Чи сая үдсэн мэдтэй. Наа чавганц чинь лав сайныг бодож ирээгүй нэлт. Дээрээс нь хоёр дэлбэн чинь юм сонсдг юм бол сөрдүүлэх маягтай хэлсэн үгсийг нь сонсоод ойлгосонгүй юу? Гэхдээ тэр хүн чинь өөрөө толгойтой юм байгаа үсттэй. Ямар ч байсан базарт би хэлэхтэл хэлнэ. Гээд хаалгасван гарч одлоо. Гонон бэлчээдэг талд Дарима базарыг баахан хүлээв. Хонь хариулдаг хүүгээр хэл дамжуулж энд уулзъя хэмээн хэлүүлж юм. Гэтэл таг нар шингэхтэй зэрэгцсэн хэмээн цаг хэлүүлсэн авч өдөд нар уулын цаагуур ороод бүрэнхий залгаад мөдхөн харанхуулаад ирэх болов. Энэ зүгээс ирэх болов. Энэ толгодыг даваад ирэх болов гэсээр чэхнүүд зэрэг тавин хүлээвч бүр харанхуй болж юм. Нэг мэдэхнэн сар дээр мандсан ч хүлээсэн сэтгэлдэн хүлэгдэд амархан буцчихж чадсангүй. Төдөлгүй морин төвөргөн сонсогдож арын уулыг ороогоод морьтой хүн давхин ирж байлаа. Харанхуйд үзэхийн аргагүй тул
Тэмээл хүлийн догдлохоос өөрөгүй Дарма өнөөх хүнийг улам дөхөн ирэхэд өндийн босч нулимсан арчин дээлэн говлоо. Базар мөн байлаа. Базар минь чи яасан удав? Юуны чинь удав гэж хоньны шар хүүгээр хэл дамжуулахаар хариуч хүлээхгүй дэгдэд явчих юм. Гэлээж хин чамтаа уулзна гэсэн юм. Гэхэд Дарма хүүхэн аянганд нэргүүлчих шиг болжээ. Чи юу ярина вэ? Бид дандаа л энд ийм үеэр уулздаг штт. Яагаад надад ингэж хатуурах нь вэ? Дарма, чи сайн сонс. Би чинь гэргийтэй, өчтөжнөө жаахан хүүхэдтэй хүн. Удахгүй гэргийн минь амаржиж ахин нэг нялхтай болох хүн. Яаж би чамтай уулзаж уулзраад байж болох вэ? Тэгэд чи бид хоёрын дунд байсан зүйл юу байж таарах юм? Юуны чинь юу гэж чи л өөрөө миний өмнө гарч ирээд өвөр юугаа дэлгсэн босов. Тэрнээс би чамайг татаж чангааж өвөртөө оруулаагүй үсттэй. Юу гинэ? Чи ийм байсан бол анханасаа үннийг хэлэхэд яасан юм? Нэгэн тийм болсон дор намайг муухайгаар хэлж үйдэг. Нас залуу царай сайтай хүүхэн эргүүлдээд байхаар ямар ирүүгүй гэх юм. Гэлээж би чамтаа сууна гэж огтоос хэлээгүйсэн. Хэрв чи хатам ээжийнхээ зансанд юм санаж надад ингэж байгаа юм бол тэгхийн эрг байхгүй. Би чамайг гэрхий хүүхдүүдийг хаяад надтай тэр нэгтгэж гэж гуйх гэж дуудуулаагүй. Тэгэд юу гэж дуудуулсан юм? Базра. Би хөл хүн тулсан. Аав энэ хүүхдийг төрүүлээд хүн дөргүүл гэсэн. Би чадшгүй. Чамаас үлдсэн цор ганц эрдэм минь болохоор би ганцаараа чадахгүй хүүхдийн чирээд өсгөж чадна. Чамайг мэдчихвэг л гэж хэлэх гэсэн юм. Тэрнээс чамаас өөр харах юм надад алга. Тэгвэл тэр зөнгөөр ойлвол. Надад одоо чийж тэр чиний над золбосгоч тэр хамаагүй шүү. Ахиж битгий гавал. Гээд хариу сонсолгүй давхин алга болжээ. Дарма хүүхэн жигтэйхэн яруу мордсныг аав нь үзсэн тэр өдөш өнгөрч шүн залгачгаад байхад сураг чимээгүй байхад нь санаачлан гэрийнхэн үүдэнд хүлээн зогсоно. Төд одолгүй юм харан хуйг зүссэн мордтой хүн дөхөн ойртож ирэхэд эмээл энж тавайгүй мордсон залуу босгүй нус нөлмөс болсоор бууж ирээд аавынхан ингэрд наалдан цоригхэртэл уйлжээ. Харин энэ үеэсэд хамаг биеийн халуу шатаж байсан базрын баг хүү гинэд гэдэргэн татан унаад нүдэн цагаарч хамаг мөчн чангарч цагаан хөөс захран байгаад хитгэн хормын дараа бүх биеийн суларч унан амьсгал татжээ. Толгор биетэй хүүхэн хашгиран уйлж хөгшин их нь нялх хүр их хоёрыг өрөвдөн хайлахын хажуугаар хүргэн Дарма хүүхэн хоёрыг додрон шаттал зүхэж байв. Маргааш нь сүндэр хүүхэн амьсгаа дэгүр давхин ирж морносын үсрэн буугаад гэрүүд гүйн орлоо. Дармаг сүү хөөрөл суухыг хараад "Хүш Дарма, чи дуулав уу? Юу тэр вэ? Өнөө чиний учир ургуулад байдаг базрын баг хүн өнгөрсөн шин өөд болчихж гин" гэж хэлж дуусаагүй байтал гэрт чавганц өөрөн ороод ирхэн тэр. Тэр хойморд суусан аав тулганы дэргэд суух Дарма хоёрыг хорсон шингэсэн цусан улаануудаар ээлжлэн хараад "Би эсгэллүү. Эргээд уулзахгүй нүүр биш. Энэ бүхэндээ нам болцгоё гэж захиж хэлээд байхад үгийг минь эс авлаа." Гэхэд Дармагийн аав сандарч "Та бүү төрөгдөж наашаа суу. Нутгийн ёсоор ярилцъя. Юмны учир олдож нэг тийш явуулсан. Дуучи. Нялх хүрийн толгоо залгиж нартад төрсэн ганц өхний минь тавиланг самарсан танаа хүүхнийг би яавч зүгээр өнгөрөөхгүй." Гэхэд сүндэр хошуу намирлаж "Тэгэхдээ тулвал танаа хүргэн л өөрөө цөг гэм. Чи хөгшин эрийн хүнжил болж яваад жаргахыг чинь харнаа. Ухаан чин саморч унтаа сэрүүний голоор амьд үхсний хооронд насаараа тарчилж яваарай. Харин чи" гээд Дарма тийш харан "Чиний дороос бүстэй үрийн заяа дугтаж бүслүүрийг чинь татах эрийн тэнгэр хаяг. Чиний цосурсан хүн бүрийн тавилан хазааж өөхөх зовлон алдахын гаслан хоёрт живж яваг. Хиний хүүхдэр оролцсноо та нар нэг харна бивэ" гээд гинт орж ирсэн шиг гинт гараад явчихав. Шижир алт. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо.